Бурхан би махбаттай ялгамж чанараараа гарч ирж эцсийн өдрүүддэх шүүлтийн ажлаа хийдэг шүгдэг нэгнэн завхруулагдсан махан бид харьяалагдах хүн болохоос Сатаны сүнс шууд шүгддэггүй учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн донд хийгддэг хүний махан биеийн завхарлыг шүүх ажилд махбоддох бурхнаас илүү тохиромжтой чадвартай өөр хинч байхгүй Хэрв шүүлтийг бурхны сүнс шууд явуулсан бол бүгдийг хамрахгүй түнчлэн хүнийг хүлээн авахад хэцүү байх байсан Учран сүнс хүнтэй нүр тулан уулзаж чадахгүй Үнийг л харгалзан үзэхэд Үр дүн нь тэр даруй харагдахгүй Тэрч бүхэл бурхны халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байлаа Махбоддох бурхан хүн төрлөختний завхарлыг шүүсэн цагт Сатаныг бүрэн ялж болно Махбоддох бурхан бас хэвийн хүн чанартай хүн бөгөөд Хүний зөв шудраг бус байдлыг шууд шүүж чадна Энэ бол түүний ариун байдал болон өвөрмөц байдлын тэмдэг юм Бурхан хүнийг шүүх нөхцөлийг хангасан Хүнийг шүүх чадвартай Учир нь тэр үнэн болон зөвхт байдлыг эзэмшдэг тул Хүнийг шүүх чадвартай Үнэн болон зөвхт байдалгүй хүмүүс Бусдыг шүүхэд тэнцэхгүй Хэрвээ энэ ажлыг бурхны сүнс хийсэн бол Сатаныг ялалт биш байх байлаа Сүнс төрөлхөөс өмнөх бус хүмүүсээс илүү өндөр дэд Бурхны сүнс бол төрөлхийн ариун Махан биеэс илүү ялгуулсан Хэрвээ сүнсийн ажлыг шууд хийсэн бол Хүний бүх тэрслүү байдлыг шүүж Хүний бүх зөв шудраг бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм Шүүлтийн ажлыг бурхны талаар хүний үзлээр дамжуулан хийдэг ба Хүнд хизээд сүнсний талаарх үзэл байгаагүй Иймээс сүнс хүний зөв шудраг бус байдлыг сайн илчилж чадахгүй Ийм зөв шудраг бус байдлыг бүр мөсөн ил болгож бүрч чадахгүй Би махбодтой болсон бурхан бол өөрийг нь мэддэггүй бүх хүний дайсан юм Түүний талаар хүний үзэл эсэргүүцлийг шүүснээр Хүн төрлөختний бүх тэрслүү байдлыг ил болгодог Махбоддох түүний ажлын үр дүн Сүнсний ажлынхаас
илүү илэрхий байдаг Имээс бүхэн төрлөөх нэг шогшуултыг Сүнс шууд явуулдаггүй харин энэ нь би махбаттай болсон Бурхны ажил юм Махбатдах Бурхныг хүн харж хүрч болох ба Махбатдах Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна Хүн түүнийг эсэргүүцхээс түүнийг долгоортой дагах руу Түүнийг хэрхэн хавчхаас түүнийг хүлээн авах руу Түүний талаар хүслээс түүнийг мэдэх рүү Түүнийг голхоос түүнийг хайрлах руу орчлогддог Эдгээр нь би махбаттай болсон Бурхны ажлын үр дүн